Цаана уу? Налагчуудаа хайрдаггүй. Мэндчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ Элдв Эрдэнэт хэмээх модон могон жилийнхаа хамгийн анхны дугаарыг элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байх болтугай гэсэн үлзийтэй өрөөлөөр эхлүүлэн айлтгаж байна. Сар шинийн баярын энэхүү бэлэгт өдрүүддээ давхцсан хорвоод мэндэлсэн хосгийн баярын өдрөнд төхөж байгаа хайртай охин Цэлмүүндээ хэмээн хаяглаж алс холын Солонгос улсад суугаа ээж мөнхтөөгийнхэн зүгээс илгээсэн гэмтийн бэлгийг хамтдаа уламжилцгаая. За манай мэндчилгээ хүргэлт маань хүргэлжилсээр ээлжид энэ гоё цэцгийн баглаа, энэ гоё мөнгөн баглааны эзэн болсон хөрхөн Цэлмүү охиныгоо зарим хүрэлцэн ирээд байна. Дүүдээ энэ өдрийн минь хүргэе. Баярлаа. За Цэлмүүнээ гадуур сар шинийн баяр гэд хүмүүс амар байна уу хэмээн айлчлан зулгаж ахан дүүс баяраа тэмдэглэж байгаа. Харин баяр дээр баяр нэмж өнөөдөр миний дүүгийн хувьд ямар өдөр вэ? Амар гоё өдөр байна. 3 сарын 1 нь Цэлмүүний хувьд Гоё өдөр байна. за бас төрсөн өдөр нь гэж сонссон зүг үү? Зөв. За тэгвэл одоо энэ бичлэгийг үзэж сууж байгаа Цэлмүүний ангийн найзууд, нийт таньдаг ах эгч нар эмээ өвөөгэд бүгдийнх нь нэрийн өмнөөс төрсөн өдрийн минь хүргье. Баярлаа. За тэгээд ёстой гоё өдөр төрсөн байна миний дүү. Бэлэгшээлтэй модон могоо жилийнхэн босгон дээр айлчлан ирсэн нас наад жаргалтай байх болтугай. Учир нь залгасан нас нь уян өвшгэр дүүрэн байх болтугай гэд ийм гоё баглаа явуулсан байна миний дүүд. Тэгэхээр Цэлмүүнээ ер нь бид гинтийн бэлгийг хинэс гэж бодож байна. Ээжээс гэж бодож байна. Ээж нь хаана? Солонгост байгаа. За тэгвэл хоёулаа эхлээд миний дүүд хаяглаж ирсэн гой сэтгэлийн үгийг сонсох ёстой байгаа. За тэгээд хэрвээ сайн сонсох юм бол ээж нь мөн үү эсвэл хөрх үнээс үү гэдг нь тодорхой болно шүү. Заяа. Амгалан залуу насыг минь оосрлож ижидэн ирсэн охин минь орчлонд дуу хадааж ориглон их хүслийг минь биелүүлж наддаа ирсэн нархан минь ээ. Нарыг атгаж ирсэн юм шүү миний охин. Нарцад ижигийн баясгаж ирсэн юм шүү. Надаас ургасан цэцэг минь чимэн юм шүү. Гэрэлтэй энэ орчлонгийн хамгийн том цэцэг нь чимэн юм шүү. Хүслийг минь гүйцээж яваарай охин минь. Хүний орчлонд үргэлж гэрэлтэй одтой яваарай. Хол харь хүний нутагт байгаа ч гэсэндээ өглөө сэрэхтэй, өдөр ажиллаа хийхдээ, орой унтахдаа ээж нь охиноо бодохгүй цаг минут ч байхгүй юм шүү. Өр зүрхэндээ хайрлаж явдаг, хайрын дэд болсон охиндоо төрсөн өдрийн мэнд хүргье. Удахгүй ээж нь зорсноо биелүүлээд охин дээрээ гүгээд л очино. Тэр болтол миний охин хичээлээ сайн хийж мундаг том охин болох ёстой шүү. Ээж нь охиноо чанга тэрэн үнсийгээд илгээсэн энэ гоё мэндчилгээ маш холоос миний охинд Солонгос улсад суугаа ээж мөнхтөөгийнхэн зүгээс ирсэн байна. Тэгээд ээж нь хэлэхдээ миний өмнөөс охины маань маш гоё чанга тэрврээд бэлгийг гардуулаарай гэсэн хичин дүүгээ тэрврий. Тэрний миний үргэлжлэл яцхан охин минь ээ. Хатдын ухааныг өвлөхөр эвлэхэн зүггүй хэн охин. Цэлмүүнээ миний охины ээж нь яваад хэдэн жил болж байгаа вэ? Бараг 7. Ээжигээ санаж байгаа. За тэгвэл одоо анаагийнх нь хийж байгаа тэр дүрс бичлэгийг ээж нь бас үзээд сууж байгаа. Тэгээд охины зөндөө их үйлсэн мэдээж их санаж байгаа. Тэгээд бас ээжтэй хэлхийг хүссэн гоё хүс байгаа болоо хоёлаа гоё талархал дэвшүүл. Ээжтэй маш их баярлаа. Хайртай шүү. За тэгээд Цэлмүүнээ ээж нь хэлэхдээ санах гэдэг хамгийн хэцүү байдаг. Тэгээд охиныхоо жаргалтай, магадгүй заримдаа гонигтай мөч бүхэнд нь хамт байж чадахгүй байгаад уучлаарай. Гэхдээ ээж нь зүрх сэтгэлээрээ охинтойгоо үргэлж хамтдаа байдаг шүү гэсэн. Тэгээд хичээлээ маш сайн хийгээд мундаг том охин болоорой. За баярлаа. За сайхан баярлалаа. Болон манцан амин өрмөн чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ. Эрхэн чинээ хэн зөрхөндөө ээжигээ багтаа